Сайн байцгаана уу, та бүхэндээ тархийг хурдан хөшрүүлдэг 6 буруу зуршлын талаар танилцуулъя. Үүнд нэгдүгürt нь хөдөлгөөнгүй амьдралын хэм маяг. Суурин амьдралын хэм маяг хөдөлгөөний дутагдал нь тархины хөшрөлтийг түргэсгдэг. Өдрийн ихэнх цагийг сууж өнгөрөөх нь зөвхөн нуруу гэмтээгээ зогсохгүй тархинд ч муугар нөлөөлдөг байна. Хөдөлгөөнгүй амьдралын хэм маяг нь тархины цусан ангамж хүчил төрөгчийг бууруулдаг бөгөөд энэ сэтгцийн болон танин мэдхүн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж мэргэжилтэн хэлжээ. Тархийг хөшрүүлдэг буруу зуршлын хоёрдугаарт нь архаг стресс юм. Стресстэй байх нь зөвхөн таны сэтгэл санаанд төдийгүй таны тархины насыг хийн дөрөнд цохиулдаг гэж үздэг. Кортизол зэрэг стрессийн даавар өндөрсөж тархины эсийг гэмтээж санах ойн үйл ажиллагаанд нөлөөлдөг байна. Ингэснээр энэ нь удаан үргэлжилбэл тархины хөшрөлтийг түргэсгдэг. За 3 дугаарт нь нойр дутуу байх явдал юм. Архаг нойргуудл нь тархины эрүүл мэндэд учирч буй хамгийн том аюул юм. Мэргэжилтнүүд үзэхдээ өдөрт 7-8 цаг чанартай унтахыг урьдчил болгож унтахынхаа өмнө тайвшруулдаг зуршлыг бий болгохыг зөвлөж байна. Унтахын өмнө утаснаас хол байх, дуу чимээгүй орчинд сонголт хийх, дасгал хийх, тайвшруулах зүйл сонсох, унших нь нойрыг сайжруулахад туслана гэж мэргэжилтнүүд нэмж хэлжээ. Мөн унтахаас 2-3 цагийн өмнө хүнд хоол, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна. 4-дүгээрт нь нийгмийн харилцаа холбоогч сурчилдаггүй байна. Ганцаардл нь танин мэдхүн үйл явцад нөлөөлдөг мэдрэлийн өөрчлөлтүүдийг үүсгэдэг болохыг судалгаа харуулж байна. Оюун ухаанаа хурц байлгахын тулд нийгэмтэй холбоотой байх явдал чухал юм. Онлайн нөхөрлөл нь ашигтай байж болох ч биечлэн уулзах нь илүү сэтгэл ханамжтай, сэтгэлийн хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. За 5 дугаарт нь чихэрлэг зүйл буюу хит боловсруулсан хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэх явдал юм. Чихэрэхтэй хоол хүнс хэрэглэх нь тархины манан мэдрэмжийг төрүүлдэг. Оройн хоолой хит их чихэрлэг амттангаар дуусгах нь таны тархинд сөргөөр нөлөөж магадгүй юм. Судалгаагаар хит боловсруулсан хүнсний хэрэглээг 10%-аар нэмэгдүүлэхэд танин мэдхүн сулрал цус харах эрсдэл өндөртэй болохыг тогтоожээ. За 6 дугаарт нь хит олон ажлыг давхар хийх. Хит их зүйлийг нэг дор хийх гэж оролдох нь тархины эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болжшгүй юм. Анхаарал байнга солигдох нь анхаарал төвлөрөл буурч оюун санааны ядаргаа үүсгэхэд хүргэдэг гэж эрдэмтэд дурджээ. Тархин амраахын тулд шөнөдөө 7-8 цаг хангалттай сайн унтаж амрах, чихэрлэг болон хит боловсруулсан хоол хүнснээс татгалзах, өдөр бүр багч гисэн дасгал хөдөлгөөн хийх, түүнчлэн стрессээ зөв удирдах сурах хэрэгтэй юм байна. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.